код бичих ур чадварыг эзэмшнэ гэдэг маань ерөнхийдөө асуудлыг зөв дистаралтайгаар шийдэх боломжийг нь олгодог байж байгаа. Тэгэхээр охтууд маань дан код бичих гэхээс илүү аливаа асуудлыг дистаралтайгаар бодох, логикийг илүү ойлгох, тэгээд богино хугацаанд амжилттайгаар тухайн асуудлыг шийдэж хэрэгжүүлэх тийм боломж болцоог олгодог байж байгаа. Анх ирснээр бодох юм бол одоо ингээд жижиг хэмжээний програм, тоглоом дээр ажиллаад сурсан, өөрийнхөө зүгээр цаасан дээр бичиж боддог байсан бодлогоодоо компьютерийн программыг ашиглаад бүтээж чаддаг болсон байсан. Энэ бол миний хувьд өөрийгөө ингээд дараагийн түвшинд авъяцсан тийм том зүйл гэж бодож байгаа. За миний мөнөдөл бол Монгол cyber security-ийн салбарыг нэлээд хөгжүүлэх, шинжилэл авчрах зорилготой cyber security-ийн чиглэлээр MIT-д сурахыг хүсдэг. Би бол эмч болох мөрөөдөлтэй. Тэр утгаараа энэ програмчлалыг хэлийг сурснараа ирээдүйд Монголынхаа эрүүл мэндийн салбарыг IT чиглэлтэй холбоод илүү том зорилго бол мөрөөдөл миний өмнө сурч сурах хүсэл тэмүүлэл маань ингээд оргилж байгаа учраас би илүү ингээд хичээх болно. Баярлаа. Мэдээлэл технологийн газрын дараа болор эрдэнэ санаачилсан охтуудад код сургах энэ сургалт ингээ амжилттай дуусруулж байгаа юм байна. За миний би өөрөө Баянгол дүүргээс 2 охин сонгож энэ сургалтанд хамруулсан байгаа. Нэг чулуу хөдлвөл дараагийн чулуу хөдлөнө гэдэгтэй адилхан. Манай охтууд бол цаашдаа вагийн чиглэлээр манай хамгийн дутагдж байгаа юм мэргэжлэр дараагийн хүмүүсээс сурахад бол их том хувь нэмэр оруулна гэж бодож байна. Хаан банк бид цахимын үйлчилгээгээр тэргүүлэх, банкны үйлчилгээ цахимжуулах энэ ажилд ихээхэн анхаарал тавьж хөрөнгө оруулалт хийж анхаарч ажиллаж байгаа. За ингэхэд мэдээж мэдээллийн технологийн ажилтнуудын хувь нэмэр оролцоо их чухал. Тэгэхээр мэдээллийн технологийн ажилтнуудын хэрэгцээ шаардлага зах зээл дээр бас нэлээд их ихсэж байна. Тийм учраас өөрийн ажилтнуудыг багаас нь олж илрүүлэх, таних, сургах, хамтарч ажиллах энэ байдлыг бид нар бас их хэрэгжүүлж байна. Тийм учраас өнөөдөр энэ код бичих охтын хөтөлбөрт манай банк хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн салбарт охтуудын оролцоог нэмэгдүүлэх, боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор хийж байгаа. Охтын код хөтөлбөр маань маш сайн зохион байгуулагдаж явж байна. Монгол улсын 21 аймагаас 2100 аппликейшн ирснээс шалгарсан 30 гаруй охин маань бол 2-3 сарын туршид өдөр болго 10 гаруй цагийн хичээл сураад код бичих ур чадварыг эзэмшиж байна. Тэгээд эдгээр охтууд маань буцаа сургууль, аймаг сум дээр очиод энэ талын мэдлэгээ найз нөхдөдөө түгээгээд явна. Бид нэр энэ хөтөлбөрийг бол цааш улс орон даяар зөвхөн охтууд гэхгүй томруулаад жил болгон зохион байгуулна. Энэ охтуудын хувьд бол туршилтын бүтээгдэхүүнүүд, код бичиж гаргасан бүтээгдэхүүнүүд бол гараад бэлэн болсон байна. Тэгээ энэ бүтээгдэхүүнүүдийг харахад бол зохион байгуулж байгаа багийн зүгээс бид нар бол маш сэтгэл өндөр байна. Үндсэндээ бараг 90 гаруй хувь нь эрчүүд ажилтны салбарт охтууд маань өөрсдөө зориг гаргаад бас оролцож байгаа нь өөрөө бас энэ төлөвлөштэй юм үйл явдал боллоо. Тэгээд бүх энэ сургалтанд амжилттай төгсөж байгаа охтуудад бүгдэнд баяр хүргэе.